тустай юм шиг байдлаар яваад их юм бол тэгээд энэ чинь бөөрөнхий болохгүй нэ тэ. Нэг нэгэндээ ингэж эвэлж орж иж бөөрөнхий болж байна шүү. Ажил дээр ирэхгүй гэр бүл дээр байгаад байвал нэг асуудал, гэртээ харихгүй ажил дээр байгаад байвал нэг асуудал, энэ тэнцвэр алдагдахаар дахиад нэг асуудал. Харгалан байдал нь ихсээд ирэхээр тэгээд ер нь хүнийг тоохон болж эхэлдэг. Нөгөө эго гэдэг юм чинь асч гондж эхэлнэ. Бүх өвчин сэтгэл санааны нөлөө байгаа. Бүх өвчин эдгэрхэд сэтгэл санааны ямар нэгэн байдлаар нөлөөлж ээж л тэр өвчин бол эдгэрнэ. Сайн байцгаана уу? Та бүхэнд өдрийн сайхан мэнд хүргэе. За тэгээд коуч багш Жаргал миний би одоо энэ сайхан залуучуудын тэнцвэртэй амьдралын хэв маягийг бий болгоё. Өөрийгөө хайрлая гэсэн ийм урайтай төсөл хөтөлбөр явуулж байгаад баяртай байна. Өөрийнхөө хувь нэмрийг оролцуулж та бүхэнд энэ төслөөр дамжуулж өөрийнхөө бодож явдаг санаа сэтгэлээсээ та бүхэнд хүргэх гэж байгаадаа бас баяртай байна. Яхаа одоо тэнцвэрийн тухай ярина гэхлээр надад бол хамгийн түрүүнд юу санаанд орж байна гэхлээр энэ арга билгийн тэмдэг санаанд орж байна. Манай Монгол улсын төрийн далбаа байгаа шүү дээ. Төрийн далбаан дээр алтан соён байгаа тийм. Соёмбны яг гол одоо зүрхэн хэсэгт нь хамгийн төв хэсэгт нь тийм энэ арга билгийн байж байгаа. Тэгээд энэ арга билгийн тэмдэг чинь л өөрөө ингээл хэлж өгчөөл байгаа юм л та. Аливаа юмс юм харилцан хамааралд бие биенээсээ хамаарсан тэнцвэрт байдалд оршиж тэр бол яг одоо тэр байгалийнхаа жамаар гэх юм уу те зүй зохистой тэр төвшөнтэй байна гэж. Харилцан хамаарж байгаа бие биенээс. Тэгээ арга билгийн тэмдэг ингээд нэг нь хар нэг нь цагаан байдаг те. Энд юу хэлж яаг гэвэл эсрэг тесрэг юм шиг хоёр зүйл. Өнгөцгөө ингээ харахад бол шал өөр хамааралгүй юм шиг харагдана. Гэхдээ энэ хоёр чинь бие биенээсээ харилцан хамаарад ингээд нэгэн бүхэл болж цогцолж тэнцвэрт байдалд орших хэрэгтэй юм шүү гэдгийг л хэлээд байл. Ухаандаа жишээ нь юу байж болох вэ гэхээр гэр бүлийн хоёр байж болно шүү дээ. Гэр бүлийн хоёр байлаа гэхэд эрэгтэй эмэгтэй шал тис өөр хоёр хүн, хоёр өөр орчинд өссөн, хоёр өөр хүйсийн насны хувьд ч зөрүүтэй өөр байж болно. Бүх юмараа өөр, зарайз бүх юмараа өөр хоёр хүн байж болно. Эсрэг тесрэг хоёр тустай юм шиг хоёр хүн. Гэхдээ энэ хоёр чинь нийлээд нэгэн бүхэл болж байгаа нь гэр бүл шүү дээ. Тийм ээ. Тэгэнгүүтээ бие биенээсээ хамаарж оршиж байгаа байхгүй юу? Бие биенээсээ хамаарж оршиж байгаа гэдгийг энэ нөгөө загас маань ингээд нэгэн рүүгээ ингээд сүлхийгээд орж ийна. Энүүгээр илэрхийлж. Тэгээ энэ харилцан хамааралд бие биенээсээ ингээд тэнцвэртэй ингэж оршиж энэ гэр бүл маань юм бүтэн болох гэдэг байхгүй юу? Тустай юм байна гэж ойлгоод бид нар ингээд эсрэг тесрэг зүйл учраас нэг нь хар нэг нь цагаан байгаа нь эсрэг тесрэг. Тустай юм шиг байдлаар яваад их юм бол тэгээд энэ чинь бөөрөнхий болохгүй нэ тэ. Нэг нэгэндээ ингэж эвэлж орж иж бөөрөнхий болж байна шүү дээ. Тэгээ нэг ийм арзаас нэг ийм хоёр сонин дүрс гараад ирнэ шүү дээ. Тэгээ одоо бөмбөрөл л дөө. Бөмбөр чадахгүй юм болох нь юм болгон дээр энэ. За одоо жишээ нь байгууллагууд бол ингээд ажилтнуудаа айл болох их ажилуулахыг хүсдэг. Айл болох бол одоо ажил дээр хонон унжин ажиллаад байвал тэр ажилтан бол сайн гэж үздэг. Гэтэл цаана нь ажилтнаас гарах тэр амжилт юунаас хамаарах вэ гэхээр цаана байгаа гэр бүлээс нь хамаарна. Тэр ажилтны амжилт ажил дээр байх нь 50%, гэр бүлийн нөхцөл байдал 50% хамаарч байна. Тэгээ энэ тэнцвэр алдагдаад ирэхээр дахиад яах вэ? Дахиад болохоо байж эхэлнэ. Ажил дээр ирэхгүй гэр бүл дээр байгаад байвал нэг асуудал, гэртээ харихгүй ажил дээр байгаад байвал нэг асуудал. Энэ тэнцвэр алдагдахаар дахиад нэг асуудал болж байна. Яг миний хувьд бол энэ сэтгэл зүйг дагсан эрүүл мэндийг их авч үздэг ярилдаг хүн. Эрүүл мэнд дээр ч гэсэндээ бид нар өнөөдөр бол хэтэрхий бие махбод дээр төвлөрдөг. Бөхөө өнөөдөр ангаах ухаанаар одоо ингээд эмчилгээ, оншилгоо, шинжилгээ хийлгэхэд бүгдийн бие махбодоос л хайна. Бие махбодоос л одоо өвчин янз бүрийн байна уу гэдэг ингээд хайгаад байна. Гэтэл цаана тэр хүн чинь сэтгэлтэй хүн шүү дээ. Сэтгэл дээр нь ямар асуудал байгаа юм. Тэр сэтгэл нь бие махбодтой яаж нөлөөлөд байгаа юм бэ гэдгийг авч үзэхгүй орхичдөг.
Зөвхөн бие махбодыг оншилж авч үзэл эрүүл байна уу? Эрүүл байна гэж явуулчихна. Гэтэл тэр хүнд болохоор зовөр байгаа байхгүй юу? Хэцүү байна. Унтж чадахгүй байна. Тэ тавгуутал зовөр мэдрэгдээд байна. Дарыг оншин олдохгүй байна гэдэг ингэ явдаг. Энэ бүх шалтгаан бол цаана сэтгэл зүй дээр нь шалтгаан байждаг. Асуудал сэтгэл зүй дээр байждаг. Энийг нь орхичоод зөвхөн бие махбод дээр нь ингээд ажиллах юм бол энэ бас л тэнцвэр алдсан асуудал болно. Яагаад тэгэхээр хүн гэдэг чинь бас л те энэ арга байлгийн тэмдэг шиг бие махбод нь одоо энэ харна гэж үзэн л те. Тэгвэл цагаан нь яг эсрэг тал нь 50% эзлээд байж байгаа зүйл бол сэтгэл санаа гэж үзэн. Ийм хоёр зүйлээс эсрэг тесрэг юм шиг хоёр зүйлээс бүрдэж нэгдэж ээж хүн гэдэг нэг цогц бий болно. Тэгэхээр бид нар бол яагаад гэвэл ганцхан бие махбодтой л ажиллаад байна. Энэ дээр нь эм өгөн, апресс хийн, огтлон, тайран зүсэн эмчилгээ хийн. Гэтэл нөгөө хүний чинь яг тодорхой хэмжээнд үр дүн мэдээж гарна те, гаралгүй яг. Гэхдээ яг ууг үндсээр бүрэн 100% гэвэл үгүй. Яагаад гэвэл тэн чинь зөвхөн 50% дээр л ажиллаж байна. Бид нар бол хүн сэтгэлийн амтан гэж ярьдаг шүү дээ. Хүн сэтгэлийн амтан гэж тэгэхээр бүгдээрээ л тий сэтгэлийн амтан. Тий шүү дээ гэл. Хүлэн зөвшөөрн те. Гэхдээ тэгвэл яг сэтгэл гэж тэгвэл яг юу вэ? Яагаад сэтгэлтэй амтан гэдгийг тэр хүний анхаарч үзэхгүй байх? Тийм ээ? Яагаад зөвхөн бид нар юм айгүй нэг юм өнгөц, механик, за тэгээд нэг юм бодит зүйлс дээр л нүдэнд харагддаг, гарт баригддаг зүйлс дээр л хитрхи ингээд төвлөрөөд баригдаад матери дээр ингээд гацаад идэг. Наацхан жишээ ингэдэг шүү дээ бид нар. Одоо нийтлэг ингээд тохиолддог асуудал гэвэл одоо жишээ нь би ингээд одоо танд бол маш ингээд сэтгэл зүрхэн гаргаад таныг харж хандд юм уу, тусалж дэмжд юм уу, чадлынхаа чинээгээр ингэдэг бай. За тэгээд яах вэ? Яг миний тусламж болохоор танд төдийл жинтэй хувь нэмэр оруулаагүй байж болно. Жижигхэн таны хувьд бол тэр бол жижигхэн зүйл байсан. Магадгүй нэг хэдхэн төгрөгч байсан байж болно те. Гэхдээ би болохоор яасан бэ гэхээр таны төлөөд бүх зүрх сэтгэлээрээ хандсан байхгүй танд. Би одоо те өөрийнхөө өр хүүхдийг гэр бүлээ хойш нь тавьж жагаад өөрийнхөө одоо амралт зугаалгаан хойш нь тавьж жагаад л тэгэл хичээж байгаа л ингээл байдаг өөрийнхөө сайн сайхныг хойш нь тавьж жагаад тэгээ өөрөө нэг хэдэн төгрөг цуглуулсан ч юм уу яасан чинь те. Тэгээ трийгээ зориулаад танд тэрүүгээр тусалсан. За эсвэл магадгүй мөнгө биш зүгээр танд одоо нэг тийм хэрэгтэй зүйлийг чинь олж авах гал хайгаал дэвэн дэлхийгээр юм болж гал маш их зүрх сэтгэлэн зориулаад танд жижигхэн юмар тусалсан. Нэг юм жижигхэн бөрг юмар тусалсан. Гэтэл энэ явдалд яах вэ гэхээр та бол тэр жижигхэн бөөрөнхий дээр л анхаарах байхгүй юу? Энэ жаргаа багшийн тусламж бол надад нэг юм жижигхэн бөөрөнхий юм ирсэн штэ гэж үзсэн. Гэтэл миний хувьд болохоор тэнд чинь сэтгэл зүрх гэдэг юм аа. Би маш их цаг хугацаа сэтгэл зүрхээ, чин зүрхээ танд зориулж байгаа байхгүй. Ингээд таны хувьд бол тэрийг юу гэж үзэх вэ гэхээр сүртэй штэ. Ингээ нэг юм жижиг юм над төгсөн тэрийг би ашиглаачгүй тэгэл өнгөрцөн штэ. Таны хувьд ингэж дөнгөх нь бол миний хувьд тэр чинь маш их юм зүрх сэтгэл явж байгаа байхгүй тий. Тэгээ энийг бид нар ингээд манай монголчуудын дунд бол нийтлэг болдог нэг юм ажиллагаа байхгүй юу? Энэ зүрх сэтгэлтэй хүн гэдгийг анзаардгүй, тоодгүй. Тэр хүн ямар их сэтгэлийн хүч, ямар их сэтгэлийн энерги энд зарцуулсан бэ гэдгийг анзаарч үзэхгүй зөвхөн тэр матери дээр төвлөрж байгаа байхгүй тий. Ингээд ирэхээр харилцаанд ч гэсэн асуудал үүсэж байгаа байхгүй. Тэр хүний сэтгэл гаргасан гэдгийг зүрх сэтгэлтэй гэдгийг мартчихад байна шүү дээ. Сэтгэл гаргасан шүү гэдгийг та оошоож авч үзэж анхаарах юм бол та надад арай өөрөөр хандна шүү дээ. Тэр нэг жижигхэн зүйлээр танд тусалсан байх нь хамаагүй. Тэрний цаана явсан сэтгэл зүрх нь сайхан шүү гэж энэ хүний сэтгэл зүрхийг нь та үнэлнэ тийм ээ. Гэтэл бид нар хүн сэтгэлийн амтаан л гэдэг энэ сэтгэл зүрхийг үнэлдэггүй. Ингээд тэнцвэр алдуулдаг. Зөвхөн тэр нэг юм жижигхэн бөөрөнхий юмар нь хүний сэтгэлийг үнэлж болохгүй шүү дээ. Цаана нь тэр хүний гайхалтай хайр байна. Гайхалтай сайхан сэтгэл байна. Хүн чанар байна. Ингээд бид нар хүн чанараа үнэлэхгүй, зүрх сэтгэлийг нь үнэлэхгүй байгаад тахаар бид нар манай монголчууд ч бид нар үнэхээр одоо нэг юм төвцөрт байдал алдагдал байна л да. Тэр нь үнгүй юм шиг болчиход байгаа байхгүй юу? Үн цэнгүй болчиход байгаа байхгүй юу? Тэр нь үнгүй юм шиг болохтон чинь зэрэг миний тэр нэг сайхан сэтгэл байна шүү дээ. Хүнд гоё зүрх сэтгэлээ зориулж хүний төлөө байж чаддаг. Тэр гоё зүрх сэтгэл маань үнгүтчихэд байгаа байхгүй юу? Тэгээ үнгүтчээр эргээд би яадгүй гэхээр өөрт чинь бол гомдох сэтгэл үүсдэг байхгүй юу?
буцаад өөрт чинь гомдох сэтгэл төрнө. Би одоо ястай тэгж байдгаа ингээ хичээл зүтгэл гаргаад энэ хүнд ингээд тусалж ийлаа. Энэ хүн бол ерөөс юм чинээ санаагүй ингээ орхидог. Энэ хүн аюу муу хүн гэж танд гомдох сэтгэл төрн нэг, хоёрт өөртөө бас гомдох сэтгэл төрн. Яг тэгэхээр би тэр аюу гой сайхан сэтгэлээ зориулсан те. Тэр сайхан сэтгэл маань ямар ч үр дүнгүй болоод хувирж байгаа байхгүй. Ямар ч ашиггүй, өгөөжгүй болоо хувирч байна. Тэгэхээр өсөө хойноороо би ийм сайхан сэтгэлтэй байхын хэрэг байна уу? Би чи ер нь их өлегтэй зүйл биш юм биш үү? Ингээд өөрийнхөө тэр сайхан сэтгэлийн одоо эн чинь бол маш гоё сэтгэл байхгүй даа. Хүнлэг чанар те. Нийгмээрээ бид нар ийм л юм хүсээд байгаа шүү дээ бие биенээсээ. Тэгсэн мөртлөө энийг гаргаж чадхаа болчихно дахиад өөрөө. Үнэлэгдэхгүй шүү дээ. Ашиглагдахгүй шүү дээ. Улам би хохироод шүү дээ. Тэгээ энийг гаргаж чадахгүй болчоор би одоо яаж амьдрах вэ? Би одоо ингээд те зөв хүн байх боломжгүй болчихлоо шүү дээ. Сайн хүн байх боломжгүй болчихлоо шүү дээ би. Энэ сайхан сэтгэлээ бусдад зориулахаар айдастай болчихж байгаа байхгүй. Үнэлэгдэхгүй үл тоогдох юм хариуд нь ирнэ. Тэгээ би тэрийг гаргах хэрэггүй муу санаалах хэрэгтэй болж таарч байгаа байхгүй. Сэргээрээ те. За наадмуу ч хогийн шүү наач тэгдэж шүү. Наатанда сэтгэл гаргаад яадгийн зүгээр мөнгөний аваад болоо штэ тэгэл хаялдаа наатахаа те. Ус худлаа штэ гэх нэг ийм яриа манад их байна. Эцсийн дүндээ хүний төлөө яваад хүн хохирдсон штэ. Эцсийн дүндээ хүн хүний төлөө байлаа гэд хождог юм байхгүй ш тохироод үлддэж штэ. Харин эсрэгээрээ тэр нэг аминч байсан, хор найруулсан, амиа бодсон, айхтар зан гаргасан энэ хүн л эцсийн дүндээ хождог байхгүй да. Чи ингэж амьдраач. Ингээд бид нар чинь одоо нийгмээрээ нэг ийм хүн сэтгэлтэй амтан, хүн сэтгэлийн амтан гэдэг тэр нэг үйлдэлийнхэн цаана байгаа сэтгэл, үгнийхэн цаана байгаа сэтгэлийг олж харахгүй байгаагаасаа болоод бүгдээрээ нэг ийм гомдол, бүгдээрээ одоо тэр өөрийнхөө сайн сайхан зан чанарыг, сайн сайхан сэтгэлийн өгөгдлийг үнэлж хөндлөж чадахгүй ийм байдалд одоо бид нар бүгдээрээ орчих гээд байна л да. Энэ бол хамгийн том нэг юм сонин нийгэмд байгаа сайхан сэтгэлийн тэнцвэр алдсан гэж хэлэх юм уу? Хүн сэтгэлийн амтан гэдгээ мартаж тэнцвэрээ алдаж байгаа ч гэх юм уу те? Нэг ийм үзэгдэл бол харагддаг шүү. Ерөөсөө л түрүү ярьсан тэр нөгөө энэ хийгээд байгаа энэ зүйлийнхэн цаана энэ хүний сэтгэл байгаа юу гэдгийг бид нар анзаарч үзмээр байгаа байхгүй юу те? Бид нар бол зөвхөн танаас нэг бүтээл гараад ирээ. За одоо нэг ийм бүтээгдэхүүн гараад ирээ. Зөвхөн энэ бүтээгдэхүүн дээр л анхаарч штэ. Тэр хүн ямар сэтгэл зүрхээ зориулсан юм бэ гэдэг дээр бас бодолцож үзэхгүй бол чинь ингээд өрөсгөл болчиход байна штэ тий. Таны тэр гаргасан сайхан сэтгэл зүрхээ зориулсан тэр хүн сэтгэлтэй амтан гэдгийг л мартаад байна уу да бид нар. Тэр сэтгэлийг бид нар бодож үзээд бас үнэлэх ёстой юм шүү. За эд материалаар үнэлж болно, урмын үгээр үнэлж болно. Буцаага тэр хүнд сэтгэл гаргаж болно, тэр хүнийг хайрлаж болно, дэмжиж болно те. Тэр сэтгэлийг нь олж харах нүдэн бид нэр одоо гээд яаж нээх вэ? Тэ нээхгүй хааж шашчаад тэгээд энэ удаа тийм ээ. Тэгээ яаж нээх вэ гэх юм бол мэдээж хүн сэтгэлтэй амтан гэдгээл бид нар одоо мартаж болохгүй байна. Би ч гэсэн өөрөө сэтгэлтэй амтан шүү. Тэгээ энэ дээр чи яах вэ? Тэгэл нөгөө сайхан сэтгэл одоо зөв хүн байх гэдэг юм л цаашаа явна л да тий. Талархах сэтгэл. За тэгэл тий хүнд хариу барих, уучлах сэтгэл. Тэгэл тэр сэтгэлтэй холбоотой зүйлүүд л явна л да. Тэгэхээр сэтгэл нь хэдий ингээд би бохирдох тусмаа, сэтгэл нь би өөрөө тийм харлаган байх тусмаа зөвхөн энэ наадах чинь өсөө хойноороо те тэр гэр бүлээ орхиод хамаг байдаг юмаа зориулаад ийм зүйл хийсэн байх нь хамаагүй шүү дээ. Тэр чинь тэрний л асуудал шүү дээ. Үгүй энийг л хийх нь чухал. Тэр хүн хамаагүй. Сэтгэл харлаган болоод ирэхээр л тэр хүний сэтгэлийг олж харах нүд нь өөрөө сохрол эхэлж байна л да. Тийм ээ. Харлаган монголчууд бид чинь нэг тийм гоё өвтэй шүү дээ. Ер нь ингээд хүний сэтгэлийг хар цагаан хоёр өнгөөр ингэж зөөрлж ярддаг.
Сэтгэл гээд ярихаар хүмүүс тэгдэг штэ нэг юм харалган харамч тэ. Эсвэл бол нэг бараагаад за одоо нэг хар амиа хичээсэн ч гэдэг юм уу те. Хүний сэтгэлийн нэг юм жоохон буруу төлөв гэх юм уу те, сөрөг төлөвүүдийг ингээд өнгөөр илэрхийлээ зүйрлээд хэлждэг юм байлаа шүү дээ манай монголчууд ч тийм. Эсвэргээр хүний сэтгэлийн сайхан төлөвүүдийг цагаан өнгөөр зүйрлэлчдэг юм байлаа шүү дээ. Цайлган сэтгэлтэй л гэн те, цагаан цайлган л гэн, цайвар царайтай л гэн, царай нь гэрэлтэй л гээл те, гийгээл гээл ингээд нэг юм цайвар өнгөөр зүйрлээд гэрэл гигээр зүйрлээд хүний сайхан сэтгэлийг. Бараа өнгөөр нь бол одоо жоохон тэр сөрөг сэтгэлийг илэрхийлээд ингээд ярьцдаг штэ. Тэгэхээр энэ цагаан сэтгэл нь ингээд хүнд аривдах тусмаа бид нар чинь яг тэр хүний сайхан сэтгэлийг олж хардаг. Өөрөө ч ихтэй сайхан сэтгэлтэй оршихоон мэдэрч таньж тэрэндээ ихтэй байдаг. Харалган байдал нь ихсээд ирэхээр тэгээд ер нь хүнийг тоохон болж эхэлдэг. Нөгөө эго гэдэг юм чинь асч ондийж эхэлнэ. Би ингэж их байна штэ. Энэ идэр юу юм? Эдрийн тэр сэтгэл санаа гэдэг юм чинь нөгөө лайл биш шүү та нар гэл. Нэг иймэрхүү байдлаар яваад ирэх бол энийг бол одоо монголчуудын уламжлалт хэллэгт бол одоо харлаган гэдэг шүү. Хар өнгөөр жоохон зөөрлөд шүү. Үндсэндээ л бид нар бол энэ харлаган байдлаа ингээд өгшүүлээд харлаган байдлаа дэвэргээд цайвар гэгээлэг байдлаа орхигдуулаад нөгөө ингээд ирэхдээ чинь одоо тэгэл нэг хар нийгэм бүрхэх гэдэг шүү. Одоо хүн ингээл амьдарч л байгаа юм чинь хүний нийгэм шүү дээ. Чинь хүн амьдарч илээ ахтай, эгчтэй, амраг садантай, найз нөхөд хамт олонтой энэ дунд ямар нэгэн байдлаар харилцаанд ороод чи би зөв буруу гэж ингээл явж байгаа. Ийм тохиолдолд энэ гомдол гэдэг зүйл гарцаагүй л үүснэ. Тэгээ нэх хүнд гомдоод байдгөө хүн мөн гэж ингээл ярьдаг те. Чинь яхаа тэдэргүй харилцаанд орж ил байгаа юм чинь нэг юм үл таалагдах, үл ойшоогдох ч юм уу те. Эсвэл ширүүн үг хэлэх, уурлалцах юм асуудал гарна шүү дээ. Мэдээж гарна. Тэгээд гомдол гэдэг зүйл хүн болгонд байх л зүйл. Гэхдээ тэр гомдлыг тайлж ингэж өөрийгөө цайруулж үлдэх нь айгүй чухал байгаа. Тэгээд түрүүний бидний ингэж ярьж байгаач гэсэндээ маш сайхан сэтгэл ингэж зориулсан. Ер нь бол их сайхан сэтгэлтэй байх тусмаа өнөөдрийн нийгэмдэр бол хүнээс одоо сэтгэлийн шарах их авч их гомдож, их тавгуутж, өөрөө хинч бас үлдэж, хинч биш болж үлдэх те, үн цэнгүй болж үлдэх ийм эрсдэлтэй нийгмийг бид нар монголчууд нийгмээрээ бүтээгээд байгаа байхгүй юу. Түрүүний хэлсэн тэр нэг сайхан сэтгэлийн оошоохгүй байгаа учраас, тэр сайхан сэтгэлийг үнэлэхгүй байгаа учраас. Тэгэхээр ер нь бол бүр сайхан сэтгэлтэй байх тусмаа гомдол их байх магадлал өндөр болчиход байгаа яг энэ одоо нийгмийн байдлаа ингээ харахад те. Тэгэхээр тэр сайхан сэтгэлтэй байснаасаа үүдээд нэг гомдол үлдчихлээ. Тэгэхээр тэрийг ингээд тайлахгүй бол бид нарт дараагийн гомдлуудаа дараагийн нөхцөл байдлуудаа дахиад бий болгодог байхгүй. Дахиад бий болно. Тэр гомдлыг нэг эвтэйхэн аргаар зөв аргаар нь тайлахгүй бол улам том гомдол болж эргэж ирнэ дахиад. Яагаад тэгэхээр одоо бидний энэ нөгөө нэг даалт ухамсар гэж ярьдаг болсон тийм. Даалт ухамсар гэдэг асар хүчрэх нэг тийм бидэрт нэг тийм ухамсарын төлөв байдал байна л да. Тэр чинь өөрөө асар том татах хүч байж байгаа. Энерги хуулиараа. Тэ нэг хүнд гомдоод ингээд дургүй хурж зэвгцлээ. Дахиад дараагийн хүнд гомдох тэр нөхцөл байдлыг даалт ухамсарын тэр соронзон татах хүч маань ажиллуулчихдаг. Дахиад нэг тохиолдол гарна. Ингээд гомдлогтой хүн бол ингээд яриулаад асуугаад ингээд яваад тахаар яг нэг нөхцөл байдал давтагдаад дараагийн хүн дээр давтагдаад дараагийн хүн дээр давтагдаад бүр олон хүн болцсон байдаг байхгүй. Бүр олон хүн болцсон. Нөгөө нэг сайхан сэтгэл нь байж байгаа шүү дээ тий. Тэгээд нэг хүнд ингээл сайхан сэтгэл гаргаад туслалаа, дэмжлээ. Тэгсэн чинь тэр хүн нэг хоншгуузан гаргалаа, гомдлоо. Дахиад нөгөө дараагийн хүн дээр дахиад сайхан сэтгэлийн гаргалаа, дахиад хоншгуузан гаргалаа, гомдлоо. Ингээд нөгөө гомдлууд нь бүр хурагдсан байж байгаа. Тэгвэл 1-2 удаагийн тэр тохиолдол дээр зөв гаргалгаа, зөв эвтэйхэн аргаан олоод уучлалцаад, ойлголцоод хэний буруу байж вэ те гэдгийг эвтэйхэн тайлж чадсан бол дараагийн хүн дээр дархлаа өсчих байхгүй.
Тэгэд гомдлыг тайлахын хувьд бол тэр мартна гэдэг бол тийм сайн арга өдөөс биш. Яг тэгэхээр даалд ухамсарын ой санамжинд ингээд тэр гомдол гэдгээрээ үлдсэн л байж хадгалаатай л байгаа. Хадгалаатай л байгаа. Тэрийг бол сөхөөгүй л болохоос биш. Цаг нь болоход тохиромжтой цаг үе гарахад тэр чинь патгэл сөхөгдөл гараад ирдэг. Хамгийн гол одоо эвтэйхэн тайлж чадах зүйл нь бол өөр лүгээ харах байдаг байхгүй юу? Тэр хүнийг буруутгаад тэр хуншгүй зантай би сайхан сэтгэлийн гаргасан байтал тэр хуншгүй зан гаргасан ингээд тэр хүнийг буруутгасан ийм өнцөгтэйгөө байгаад байвал тэнд хизээч тэр гомдол тайлагдахгүй, тэнд хизээч уучлал бий болохгүй, тэнд хизээч ойлголцол бий болохгүй. Тэгэхээр өөр лүгээ эргэж харж ээж хүн өөрийнхөө сэтгэлээс алдаагаа олж харж ээж энэ бүгдийг засдаг. Тэгээ би тэр хүнд тэгвэл яаж хандсан? Миний хандлагад ямар алдаа байсан? Миний гаргасан ааш занд ямар алдаа байсан? Гэдгээ өөрөө хүн өөрөө олж шандаад надад бас ноо байсан байж тээ. Би л үндсэндээ ингээд дэснээс болж энэ хүн ингэсэн юм байна шүү дээ. Гэт энэ өөрийнхөө алдааг олж харах юм бол одоо тэр хүн бурууг болж шүү дээ. Тэр хүнийг гомдож буруугаар бодох байдал нь багасаад ирнэ шүү дээ. Тэр хүн бурууг юм байна шүү дээ. Би өөрөө байгаа юм байна шүү дээ. Энэ үед бол хамгийн зөв гомдлыг тайлах арга болно. Гомдол хураагдаад яваад байх тусмаа хүний бие махбодтой нөлөөлж эхэлдэг. Бие махбодод энэ сэтгэл санаа гэдэг зүйл бол бие махбодод асар хүчтэй нөлөөлж өвчин хууч үүсгэж байна. Өнөөдөр одоо энэ нийгмийн асар олон тоймгүй олон бүр оншинж олдохгүй өвчлүүд маш их болж байна. Том эмнэлгүүдэд цаг авах гэхээр 3-4 сараар цаг алга байна. Зарим 6 сарын дараач цаг байж гин гэж ярьж байна. Тэгэд тийм удаан хүлээсээр байталчд балардсан байгаа үстэй. Мажига дуустсан байгаа үстэй. Тэг яагаад ийм их байгаа юм? Нийгмийн энэ стресс бохимдол, гомдол, сэтгэл санааны асуудал асар ийм хөнд байдалд байгаа байхгүй юу? Энийг одоо бид нар нэг ярихгүй л байгаа болохоос биш ойлгомжтой байгаа шүү дээ. Тэгээ энэ байдлаасаа болоод бид нар сэтгэл санаа маань эрүүл мэндэд нөлөөлөд байна гэдэг бүр одоо төрийн бодлогын хэмжээнд баг авах цаг болцсон шүү дээ. Ер нь бол тий. Өнөөдөр одоо энэ эмнэлгүүдийн ачааллыг хар, эмч нарыг хар, төрийн албаныхныг хар, багш нарыг хар, дандаа одоо ийм эцэг эхүүдийн үйлчлүүлэгч нарын уур бухимдалтай нүүр тулж байгаа байхгүй юу? Одоо манайхаа ингээд зүгээр би нэг төрийн албанд хүнд ороод үйлчлүүлээд байж хахад хажуу талын хүн тэр төрийн албаны миний үйлчлүүлж байгаа хүн рүү удаан хөдлөлөө гэж уурлаж байгаа байхгүй юу? Тэгээ уурлаад нөгөө төрийн албаны зүгээр л ажлаа хийгээд сууж байгаа юм шүү дээ. Тэрэн рүү дайраад тэгээд тэрэн рүү дайрах явцдаа төр засагт бохимдсан бохимдлаа гаргаж байгаа байхгүй юу? Та нар муусан ста навшнууд юу гэдэг ингээд аимшигтай үгээр хэлээд одоо нөгөө хурлын гишүүд төрийн өндөрлгүүдэд гомдсон гомдол төр засгийн энэ бодлого шийдвэрт дургуутслаа. Төхөөрөхөд тэр нэг муу одоо ажлаа хийгээд сууж байгаа хүн рүү гаргаж байгаа байхгүй. Ингээд тэр ажлаа хийж байгаа хүн чинь гомдон сэтгэл нь тавгүй болно, уурлна. За тэгээд тэр уур бухимдлаа мэдээж очиж гэртээ гаргана. Ингээд биений сэтгэл санааны тавгүй байдал чигээр халдварлал ингээд яваад байгаа гэх аимшигтай байдал. Энэ эрүүл мэндэд нөлөөлөд байгаа байхгүй. Тэгээ эрүүл мэндэд нөлөөлөд байгаа гэдэг энэ үннийг бид нар олж харах цаг нь ер нь бол болцсон юм байна лээ. Тэгээд сэтгэл санаагаар нь эрүүлжүүлдэг энэ аргачлалууд өнөөдөр дэлхийд төр ч гэсэнтэй бий болол ингээд хөгжөөд явж байгаа. За манай Монголд ч гэсэнтэй мэрсээр ингээд эн тэнд чимээгүй байдлаар хүмүүс хийж л байгаа тий. Бид нар ч гэсэнтэй энд бас яг энэ сэтгэл санааг ашиглаж биеийг эргүүлжүүлэх юм арга технологи угаасаа дэлхийд төр айл үжи эртнээсээ байсан л байгаа байхгүй да тий. Тэгээд бид тэр нэг аргыг бид нар бас ашиглаад ингээд явуулж л байгаа. Тэр гомдлууд ингээд олшроод байх тусмаа хүнд ийм нэг дараатай сэтгэлд нэг юм тавгүй нэг тийм одоо нэг онцгой мэдрэмж биенд мэдрэгдээл эхэлдэг байхгүй юу. Тэгэл тэгж явсаар байгаа тэрэн сүулдэ эд эрхтэн рүүгээ нөлөөлөөд өвчл үүсгээл ингээл явж байна. Тийм учраас тэр гомдлыг эвийн олж ингэж тайлж өөрийгөө хөнгөлж авах нь хамгийн чухалтай байна. Манай монголчуудад бид нар нэг тэгдэг шүү дээ. Царайны сайхнаар цайс үлэхгүй гэж ирдэг. Энэ их учиртай. Өнгөцтөө хандах бодоход бол те нэг сайхан царайтай байлаа гэдэг нэг сайхан амьдрахгүй штэ ч гэдэг юм уу те сайхан царайтай байлаа гэд хүнтэй сайхан харилцсан гэсэн үг штэ ч гэдэг юм уу нэг иймэрхүү өнгөц ойлголт байна. Гэхдээ гүндээ бол яаж яана гэхлээр те бие махбод зөвхөн энэ материаллык зүйл дээрээ төвлөрөөд хол явахгүй шүү гэж байгаа юм.
сэтгэл зүрх чинь чухалтай шүү. Тэр сэтгэл санаа зүрх сэтгэл чинь ямар байна чи тэрүүгээр чинь урт хугацааны нөөц хөрөнгө чинь тэр шүү. Царайны сайхнаар чи нэг удаач одоо тэр нэг сайхан цай чанаад уух чинь нэг сайхан шүү дээ, тэ. Хоол тижэл авахгүй шүү чи. Энийг чухал үг байгаа. Үнэхээр бид нэр одоо царайны сайхан байлаа гэд энэ бие махбодтон ингэж анхаарлаа гэд бие махбодтон одоо их сайхан байлгалаа гэд амар тайван ая тухтай байлгалаа гэд цайсвахгүй л байгаа. Сэтгэл санаа цаана асуудалтай бол тэр хүний амьдрал бүгдээрээ л асуудалтай шүү дээ. Одоо ухаандаа одоо хэдүүлээ юу яа л да. Нэг сайхан одоо ширээцсаад нэг дэлхийн хамаг гоё амттан зоогтныг л идэж уугаад л тий юм ахуй байдал хамгийн гоё тансаг өрөөнд тансаг ордонд ороод л наргид цэнгил да. Гэтэл нэгнийх нь ар гэр асуудалтай нэгнийг нь араас нь нэг хүн байнга одоо дарамтлсан занал хийсэн байдалтай байл. Тэгээ тэр хүний хувьд тэр хичнээн тэр тансаг сайхан байдал аз жаргал биш шүү дээ. Тэр хоолж идмэргүй санагдчих шүү дээ. Тэгээ үнэхээр одоо тэр нэг ийм ахуй орчин нөхцөл байдал сайн сайхан хэдий сайн сайхан байлаа гэд бидний сэтгэл санаа маань уур бухимдал зэвүүцэл гомдол хорсол за тэгэл одоо айдас түгшүүр тийм ээ ийм ингээд одоо тавгүйтэл зүйлтэй байхад бидний аз жаргал тэр биш л байгаа байхгүй. Энэ хоёр хоёулаа л байх хэвээр. Сэтгэл санаа сайхан байвал болоо энэ төрөнг идэж уух юм яадгийн хэрэг бас буруу болчин тий. Яг л нэг арга байлгийн тэнцвэрлэлийн асуудал болох гэдэг шүү дээ. Тэгэхээр ингээд бид нар бол энэ өнөөдрийн Монголын нийгмийг ерөөсө бидрийг ингээд харж байхад бол яг ясмын дээр монголчууд бол урд хожид байгаагүй их ая тухтай тансаг элбэг хангалуун тийм төвшин дээр амьдарч байгаа юм билээ. За лавл нэг сүүлийн 300 жилийн байгаагүй хэмжээндээ байгаа бил. Яагаад тэгэхээр 30 жилийн өмнө миний амьдралд л ихэд би гэртээ хоньны нэг ширийг 4 л хувааж иддэг байсан байхгүй. Хоньны ганцхан ширийг сайхан хуухалж байгаа чандаг шүү дээ. Тэгээ 4 хүн тэрийг хувааж идэнэ гэдээ одоо би бодоход одоо юуг нь идчихсэн мэдэхгүй. Тэр чинь нэг муу жоохон хуухал байдаг шүү дээ. Гэтэл өнөөдөр ингээд харж хахад шир иддэг айл нэгч байхгүй. Шир хуухалдаг, шир авдаг айл нэгч байхгүй. Тэр үтгэл малын толгой, шир, гидс доторыг бүгдийг авч хогийн зэгтэр авч хайцсан байхгүй. Энэ ч одоо бүр тансаглалын дээд дээр байгаа юм биш үү? Тэгээ миний баг байх тэр 90 оны тэр нэг амьдралын эзэн үед бол юун одоо тэр чинь бол олддоггүй байлаа шүү дээ. Тэгэхээр яг ахуй байдал гадаад орчин нөхцөл маань үнэхээр тансаг сайхан төвшөнд хангалуун төвшөнд байгаа юу? Байгаа. Энэ бол бүр баталгаатай гэж хэлмээр байна би. Гэхдээ бид нар жаргалтай байгаа юу гэвэл үгүй. Монголчууд өнөөдрийн энэ нөхцөл байдал шиг өнөөдрийн нийгмийн энэ стресс бухимдал шиг ийм сэтгэл зүйн асуудалтай магадгүй түүхэндээ ч байгаагүй гэж магадгүй. Сүүлийн 300 жилийн энэ хамгийн элбэг хангалуун тансаг байдал нь хамгийн дээцэгтэй байна. Сэтгэл санааны хамгийн дооцогтой байна л гэж би бол хардаг байхгүй юу. Тэгэхээр угаасаа хүний зовлон гэдэг зүйл чинь ганцхан ахуй орчин нөхцлөөс хамаарахгүй байна. Сэтгэл санаа гэдэг юмнаас бол зайлшгүй хамаарат байна. Энэ зүйлээс нь аз жаргалтай амар амгалан байдал нь ч хамаарж байна, эрүүл мэндийн ч хамаарж байна. Эсвэргээрээ сэтгэл санаа сайхан байгаад ирэхээр бие махбод нь эрүүл болж байна. Бие махбодд нь бол зөвхөн одоо ангаах ухаан дээр бол зөвхөн сэтгэл санаагаар идэгдэг өвчнөд гэж байгаа. Зөвхөн сэтгэл санаа. Жишээ нь нойргууд л зөвхөн сэтгэл санаагаар л идэгдэг. Нойргуудлыг яг ангаах ухаан бол эмчилж чадахгүй. Яг ийм үг нь унтуулна, хүчээр унтуулна. Одоо боксing рингэн дээр хоёр боксч зодолж байгаа нэгийг нокаутанд нам оруулаад унгадаг штэ тий. За баг бүдүүлэг хэлэхэд бол тийм харгаар хүчээр ингэж нэг жоохон унтуулж болж байна. Яг тэр хүний нойргуудлыг шийдэж чадахгүй л байгаа байхгүй. Сэтгэл санаанаас нь болоод шүү дээ. Сэтгэл санаанаас нь болоод байгаа өвдөлтүүдийг ангаах ухаан өнөөдөр ерөөсө буугаад өгсөн чадахгүй ингэж байгаа шүү дээ. Гэтэл чи сэтгэл санаанаас хамаарат зөвхөн сэтгэл санаагаараа идэгдэг өвчнүүд гэж байна. Дээр нь сэтгэл санаагаа ашиглаад эдгэрдэг өвчин гэж одоо бүх өвчнөд сэтгэл санааны нөлөө нь байна. Ийм бүх өвчнөд сэтгэл санааны нөлөө байгаа.
бүх өвчин эдгэрхэд сэтгэл санааны ямар нэгэн байдлаар нөлөөлж ээж л тэр өвчин бол эдгэрнэ. За тэгэхгүй бол одоо би бас хэлдэг юм. За би идэхээс өнгөрсөн юм байна. Би ерөөсөө нэмэргүй юм байна. Гэт ингээ итгэцэн хүнд хичнээн ийм тариа хийгээд за тэр нэг засал болохгүй. Тэнэг хол явахгүй. Манай эмчнэр одоо дөрөв би бас хэллээ те төрийн албаныхан энэ эмчнэр багш нар бол яг энэ нийгмийн стресс бохимдлын эсрэг улаан нүрээр тулж байгаа ийм халуун зэг дээр байгаа нүүрний эхний игнийний дайчид байгаа байхгүй да зайлшгүй. Тэгээ эмчнэр бол хэлээд байгаа. За та сэтгэл санаагаа тайван байлгаа шүү. Сэтгэл санаа чинь нөлөөлдөө шүү. Тэгээ хэлээд байгаа. Гэхдээ яаж гэдгийг нь мэдэхгүй. Эмчнэр өөрөө ч мэдэхгүй. Бид нар өөрсдөө ч мэдэхгүй. Энэ мэдлэг бол айгүй дутагдaltaй. Өнөөдөр манай нийгэмд тэр. Энийг л бид нар бол одоо чадах нэгээрээ нөхөх гэж оролдож байгаа, хичээж байгаа. Манай одоо сургалтууд бол яг энэ чиглэл рүү явдгийг. Тэгээ яахав товчтон гэвэл хүний энэ сэтгэл санаа гэдэг зүйл эрүүл мэндэд нөлөөлж байна. Бүх хүний амьдрал аз жаргалд нөлөөлж байна. Амжилт бүтээлд нөлөөлж байна. Энэ тэнцвэрийг бид нар одоо алдахгүй байх хэрэгтэй байна л гэдэг л юм да. Чичнэ. Тэг. Манай хүүхдүүд зогоод ижимээр байна гэж. Тэгээ би бол зөвшөөрөхгүй. Би бол хүүхдүүдийнхээ хувьд одоо хоо авч өгдөггүй. Тэжээлдэггүй муу болж өрчөд байгаа байхгүй. Яг ийм нөгөө өнгөрсөн ч юм уу болоод өнгөрсөн гэмтийн хүн тийм цохилтууд юм дээ найз зөвшөөр. Энийг нь яаж одоо имжилж болох вэ гэж. Сэтгэл гээд хэдүүлээ ингээд баахан ярьчлаа л да тий. Тэгэхээр сэтгэл гэдэг нь яг юу юм бэ гэдгээ бас одоо нэг талдаа анхаарч аяа зөв ойлголттой болж авах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр бид нар сэтгэл гэж яриад байгаа мөртөө сэтгэл гэж яг юу юм бэ гэдэг дээр тодорхой ингээд тоочны ойлголтгүй байдаг байхгүй юу? Хамгийн нэгдүгürt нь сэтгэл гэдгийг ийм цогц ойлголт гэдгийг ойлгох хэрэгтэй. Цогц зүйл. Бие махбод гэдэг ингээд цогцоор нэрлэж штэ тий. Чихэн жорон нүдэн зам хамар дотор эрэхтнүүд бүхэл арга яс арис ус бүгдээрээ ороод бие махбод гэж нэрлэж байгаа штэ. Яг үүн шиг сэтгэл гэдэг маань ерөнхий юм том цогцоор нэрлсэн нэр гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ дотор юу орж байгаа вэ гэхээр хамгийн түрүүнд бодол гэдэг зүйлүүд орж байгаа. Энэ чинь сэтгэлийн нэг хэсэг нь. Хоёрдугаарт нь бол ааш зан гэдэг юм орж байгаа. За гуравдугаарт нь итгэл үнэмшлүүлэлт гэдэг юмуд орж байгаа. За дөрөвдүгээрт нь ингээд цаашлах юм бол нөгөө хүний арын шин те реакцууд эднэр чинь ингээд орж байгаа. За бүр цаашлах юм бол бүр мэдрэмж хүртэл сэтгэлийн нэг хэсэг нь. Сэтгэл зүйд ямар нэгэн зүйл болоход тэрийг бие махбод хүлээж авч байгаа хүлээн авалт нь мэдрэмжээр илэрдэг байхгүй. Сэтгэл чинь танд юу яаж би байгаа гэдгийг илэрхийлж мэдрүүлэх вэ гэхлээр зэрэг мэдрэмжээр илэрхийл. Мэдрүүл. Тэгээд сэтгэлийг яг ингээд бариад байгаа юм бол барих барьц хаанаас нь ч юм олдохгүй. Харин мэдрэмжэн дээрээ сэтгэлийг барьж авдаг нэг юм барьцтай. Мэдрэмж гэдэг нэг юм бариулттай гэж ойлгож болно сэтгэл маань. За ингээд ийм ингээд олон зүйлүүд орж байна. Дотор нь ингээд задлах юм бол уур гэж сэтгэл байна, хайр гэж сэтгэл байна, гомдол гэж сэтгэл байна, атаа архал гэдэг сэтгэл байна. Ингээл замраагүй олон сэтгэлийн төлөвүүдийг ярьж болно. Үндсэнд нь энэ бүх сэтгэлүүдийг базаад хоёр хэсэгт хуваагаад аваад үзэж байгаа нь юу вэ гэхээр өнгө хэсэг гэж байгаа сэтгэлийн. Ойр зур өнгө хэсэг гэж байгаа. Энэ өнгө хэсгийг нь ил ухамсар гэж нэрлэж байгаа. Даалд гүнзгий их юм байна. Тэр бүгдийг нь даалд ухамсар гэж нэрлэж байгаа. Орчин үеийн одоо яхаа сэтгэл зүйч гэх юм. Орчин үеийн сэтгэл зүйн шинжилгээ ухааныхан бол ингээд хоёр хуваагаад аваад үзчихэж байна. Энэ бас их зөв. Хуучин болоо манай монголчуудад бол уламжлалт ойлголтоор бол ингэж даалд ухамсар, ил ухамсар нэ тэрэ гэж ингэ ангилсан ойлголт бол байгаагүй. Сэтгэл гэдэг ийм ганц нэр томьёогоор л явж исэн. Манай одоо энэ бүдийн шашинд нут чинь болоод сэтгэл гэдэг зүйлийг хамгийн их ярьдаг ийм ерөн сэтгэл зүйн шинжилгээ ухааныг бол тултал нь хөгжүүлсэн шашин гэж байх юм бол тэр бол бүдингийн ухаан шүү дээ. Тэгээ бүдингийн ухаан хамны сургаал хамгийн ихэнд л сэтгэл гэж ярьдаг. Сэтгэлийн зас тэгвэл чи сайн хүн болно.
Чи сэтгэлд чинь асуудал байгаа учраас чи асуудалтай байгаа. Асуудал зовлонгийн чинь салтгаан чиний сэтгэлд байгаамаа гэл ингээл нисванс гэж ярьдаг те. Ингиж номлоо сургаалаад айлдаад идэг шашин чинь бол одоо будын шашин шүү дээ. Тэгээ будын шашин энтерт бол тэг ингэж ангилсан ойлголт байхгүй шууд сэтгэл гэдэг нэг ерөнхий ойлголтоор нь яваад байгаа гэдгийг бид нар бас ойлгочих хэрэгтэй. Тэгээ сүүлийн үед бол энэ даалд ил ухамсар гэж ангилж ингэж судалж эхэлснээрээ энэ маш одоо бас оновчтой зөв болсон гэж би бол боддог. Яагаад тэгэхээр энэ нэг л хүний нэг л сэтгэл боловч ажиллагааны хоёр өөр зарчимтай энэ хоёр ангилсан сэтгэл маань ил ухамсарын хэсэг нь шал өөрөөр ажилладаг. Даалд ухамсарын хэсэг шал өөрөөр ажилладаг. Тэгээд таны хувьд болохоор одоо за бага наснаа бид нар ингээд нохойд хазуулж. Тэгэхээр нохойд дургу уучлах нохооноос ингээд чихүрцдэг юм болчдөг. За өнөөдөр бол ингээд яг ингээд амьдрал дээр бодоод үзэхдээ зэрэг за нохой ч одоо яагаад ч те нэмүү тэрмүү жижигхэн нохой чи одоо хүн уран хазна гэж юу яах вэ те тэрнээс айгаад байх тэрнээс нэг чихүрцээд байх ямар ч шаардлага байхгүй байхгүй те ил ухамсараараа бид нар ингэж ойлгож шүү дээ. Гэхдээ даалд ухамсарт маань үгүй гэж байгаа байхгүй. Нэг л зөвүүн нэг харахаас ер нь бол тавгүйтэд ингээд тий хэдий би үгүй энэ нохой чи ямар ч аюулгүй хүн хазадгүй нохой жижигхэн нохой гэж бодсон ч гэсэн цаанаас нэг юм дургуцал гараад байна шүү дээ. Энэ чинь бол яг нөгөө нэг ил ухамсарын ажилдаг өөр зарчим даалд ухамсарын ажилдаг өөр зарчим энэ хоёр ингээд яваад байна зөрчилтэй байна гэдгийг л илэрхийлээд байгаа. Ил ухамсар нь даалд ухамсараа удирдах чадахгүй байна. Даалд ухамсарын удирдлаганд бид нэр автаад байна гэдгийг л ингэж л энэ жишээн дээрс чинь л тодорхой харуулж байгаа юм л. Тэгэд энэ даалд ухамсарт ингээд ихэвчлэн бага наснд байхад биднэрт ийм драмач гэж яриад байгаа те хөтөлбөр програмч гэж яриад байгаа нэг ийм одоо нэг ийм мэдрэмж шийдвэр гаргалтаа тэр нэг сэтгэлийн төлөв байдлын програм нэг тийм болцолт нөхцөл байдлууд даалд ухамсарт маань ингээд сувчдаг. Хөвгт байхад сувчдаг. Тэгээ энэ нь бол ингээд арилж өгдөг. Энийг арилгаж ээж тэр нөхцөл байдал өөрчлөгддөг. Ийм нөхцөл байдлуудаасаа болоод бид нэр одоо тэр уур бухимдал маш олон зүйлүүд дээр энэ тэр хүүхэд наснд суусан тэр даалд ухамсарынхаа драма гэж хэлнэ үү, програм гэж хэлнэ үү, тим юмнаас болоод сэтгэл зүй маань эндээсээ хамаарат яваад. Тэгээ энийг бол одоо засч арилгаж болдог. Болдгоор барах уу засч арилгаж ээж хүн өөрийгөө дараагийн түвшинд гаргадаг байхгүй юу? Хөгжил төвшлийнхэн дараагийн түвшинд гаргадаг. Эрүүл мэндийн дараагийн түвшинд гаргадаг. За шууд арилгачаа гэхээр энэ бас тийм амар зүйл бас биш. Яагаад тэгэхээр ил ухамсар, даалд ухамсар хоёр маань хоёр тусдаан өөр зарчмаар ажилладаг. Тэгэнгүүтээ дундаан ийм одоо хаалттай, шүлтүртэй. Тэгэхээр даалд ухамсарт нэг мэдээлэл ороод тэндээ ингээд хадгалагдчихдаг. Ил ухамсарт байгаа мэдээллүүд бол байнга ингээд жирэлдэж солигдож өөрчлөгдөж идэг. Өнөөдөр надад энэ ус таалагдана, маргааш ундаа таалагдана, маргааш жуус таалагдана гэдэг ингээд өөрчлөгдөд яваад. Гэтэл даалд ухамсарт маань бол ерөөсөө надад ундаа таалагддаг юм а гэсэн ийм мэдээлэл даалд ухамсарт суучих юм бол энэ өөрчлөгдөхгүй. Байнгын ухамсар болчихно бидний. Тэгээд дэлгүүрийн одоо сонголтын маш олон сонголтуудаас ганцхан тэр сонголтоо би хийгээд идэг. Ийм байдлаар болчдөг. Тэгэхээр хоёр өөр ажиллагааны өөр зарчимтай дундаа ийм шүүлтүртэй. Энэ шүүлтүрийг нэвтэлж орж иж даалд ухамсарт байгаа тэр мэдээллийг өөрчлөөд тэр мэдээллийг өөрчилчүүл өнөөдөр нохооноос айдаг байсан маргааш зур нохоог тэрврээд өвдөж болдог. Ингэж хувиргаж болдог, өөрчилж болдог. Ингэж өөрчилснөөрөө хүний сэтгэл зүй өөрчлөгддөг. Хүний одоо энэ мэдрэмж сэтгэлсний байдал өөрчлөгддөг. Хүн дараагийнхаа төвшөнд гарч ингэж хөгждөг. Бид хоёрын ярьсан жишээ бол нохон дээр байж, өөр мөнгөн дээр байж болно. Эрүүл мэндийн одоо тэр нөгөө уур бухимдал тэр бүх асуудал ч бас яг ийм байна. Эрүүл мэнд дээр гэхэд чинь жишээ нь манай одоо ингэ сургалтанд явж байгаа хүмүүсүүд дотор юу болж байгаа нэхлээр багд нь ингээд манай энэ бие мут, бие султай ерөөс. Бие хөвчтэй. Жог нөгөө ороогоол байдаг хүүхдүүд байдаг штэ. Тэрийг аав ээж нь манай энэ бие султай гэдэг ингээд төсөгцсөн байгаа байхгүй. Тэгсэн нөгөө хүн чинь бие султай, бие өвдөх ёстой. Ерөөсөө би ингээд бусдын анхаарал халамжийг бие өвдөж иж өөр дээрээ анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Тэгээд ингээд бие өвдөд бие султай ингэж л амьдрах ёстой гэсэн ийм итгэл үнэмшил өөртөө суудсан.
Тэгэхээр яг хөө жижигхэн ч гэсэн өвчин гарахтал нөгөө хүн чинь амар угаасаа бие султай чинь би одоо ингээд өвдөн хавдна хэцүүднэ гэдэг ийм сэтгэлийн байдлаараа ингэж бие унгадаг, доройтдог. Ийм байдалд орцсон гаццсан явж байгаа. Тэгвэл энийг нь өөрчилж ээж тэр хүн одоо сэтгэл зүрхэн жоохон зөрөгтэй болоо тий. Яадгийн наад чи нэг юм хатгаж жилийг зөөрөлж илээ би хүчтэй ч надад дорно юус идэх чинь гэл ингээл тий. Ийм урам зоригийн байдалтай байж тэр хүн чинь өөрөө өсөлт төгжөлтэй эрүүл мэндээ сайн сайхан авч явна шүү дээ. Энэ ялцгансан зориггүй ийм нөгөө өвчний одоо боол болцсон тий. Ийм сэтгэл зүйтэй байхаараа хүн өрөөсөө өөдлөхгүй эрүүл сарвал болохгүй л байгаа байхгүй да. Тэгэхээр яг хуу эрүүл мэндийн хувьд л хэд энэ нөхцөл байдлыг тэр далд тухамсарт орсон тэр мэдээллийг өөрчлөн хувиргах, өөрчлөх байдлаар одоогийнхоо нөхцөл байдлыг өөрчилж дараагийн хөгжил төвшлийнхээ шинэ үе шатанд орж ингэж хүн өсөж өгч байгаа. Ёстой байждаг. Тэгээ тэрийг бол яаж хийх вэ гэхээр ихэнхдээ бясалгалаар хийх нь маш сайн байна. Яг тэгэхээр тэр далд тухамсар, ил тухамсар хоёрын дунд байгаа зааг ялгаа байна те. Тэр зааг ялгаан дотор байгаа шүүлтүүрийг багасгаж өгдөг, шүүлтүүрийг сэргэжүүлж өгдөг зүйл нь бясалгал. Бясалгалаар тэр далд тухамсар руу нэвтэж тэр нөхцөл байдлыг өөрчилж өгдөг. Бидний энэ сургалтанд бол яаж байгаа гэхээр яг энэ аргачлалууд нь бясалгал хийх жоохон дадлуудын нөгөөд бясалгалаа хийгээ жоохон сайхан төвлөрөө сураад ирэнгүүт нь тэр далд тухамсар руугаа орж нэвтэрж тэр нөхцөл байдлуудаа өөрчлөх тэр удирдлагатай бясалгуулуудыг бид нар өгөөд явдаг байхгүй юу. Тэгэхээр тэр хүн бол өөрөө өөр дээрээ ажиллаад тэр байдлуудаа ингээд арилгах боломжтой байдаг. Буцаагаад ингээд яриануудаа бүгдийг ингээд базаад хэлье гэвэл тий хүн сайхан сэтгэлээрээ орших нь яг энэ нийгмийн энэ харалган байдлыг цайруулах нэг сайхан юм тэнцвэрийг бий болгох, гэрлийг насаах нэг юм зүйтэй зүйл бол мөн байна. Тэр сайхан сэтгэлдээ тэгтээ өөрийгөө бас оруулаарай л гэж л одоо. Тэ тэгж өөрийнхөө тэнцвэрийг бас битээ алдаарай тэ. Өөрийгөө бас тэр тийм гэрлэгийн дотроо өрөөсөө гарах тэр сайхан сэтгэл дотроо өөрийгөө бас оруулчаарай л гэж яриг төгсгмөр л санагдаж байна та.